Танаа намаа ган чимэг гэдэг. Миний өнөөдрийн хэлэх сэдв бол сурах бичгийн даалгавар сайжруулах асуудал. 6-аас 9-р ангийн магадлал статистик бүлэг сэдвийн хүрээнд даалгавар PISA 2022-аас хүртэл тоо хэмжээ агуулгын бие бүрийн даалгавруудыг хамгийн өндөр түвшинд үзүүлсэн бол өөрчлөлт ба хамаарал агуулгын айд даалгаврыг түр хараа үнэтэй үзүүлсэн байгаа. Сурагчид математикийн дүгнэлт гаргах, хамьяасан асуудлыг шийдвэрлэхэд математикийн ойлголт, баримт, үйл явц, учир шалтгааны ашигтай харьцангуйсан учир шалтгаан үндэслэл боловсруулах агуулгын хүрээнд даалгаврыг хасан байна. Энэ нь нөхцөл байдлыг үнэлэх тохирсон арга хэмжээтэй сонгох, даатгал дүгнэлт хийх, шийдэл боловсруулах, түүнийгээ дүрслэх, эдгээр шийдлийг өөрөө нөхцөл хэрхэн ашиглаж байгааг ойлгох тэр нэг бүрийг хийж байгаамаа. Сурах бичгээр багш болон сурагчийн хамгийн чухал хэрэглэхүүний нэг байдаг. Тийм учраас сурах бичгээр даатгал нь өөрөө баялаг хастай. Баялаг даатгалын сурагчдыг битгэжүүлэх математик сэтгэлгээ, сурах чадрыг хөгжүүлэх чухал үүрэгтэй байдаг. Тийм учраас энэхүү судалгааны зорилго нь сурах бичгийн даатгалыг баялаг болгох боломжуудыг судал хийсэн байгаа. За сурах бичгийн даатгалууд нь танин нэгэн хэлцээртэй зөв тэнцвэртэй, нээлттэй болон багтаа хариуцтай. Контекстийн болон төслийн олон батлыг хандсан байх шаардлагатай. Олон судалгаатай жишээ нь STEM болон дээгний танин нэгэн өндөр түвшний даатгал нь сурагчдын математикийн ойлголт, ажиглал, шил, задлуучин нэгэн төвийн танин нэгэн үйлсээр ирэн үеийн үзүүлэлт гэж үзсэн байдаг бол нээлттэй хариуцлага даатгал нь ялгаатай болон уян хэсгээр дөрөв цагаар сурагчдын математик зэрэг зүйлээ гэсэн бол контекстийн олон боломжийг хангасан үзэх нь бусад хурдхан шинжилгээ ухааны олон амжилтад сурагчдын уян ухаанаас бодит байдлыг батгаар зарвалжлах асуудлыг олж харна. Шийдвэрлэх техник олон талын чиглэлд хөгжүүлэх сургалт хэмжээсэн. Судлаач бие хятад болон Америкийн батгаарны сурах бичгийн бүх тооны энэ хэсэг үйлчлэлийн даалгаврыг харьцуулсан ба судалгааны үр дүнд ганцаар үйл ажиллагаа аваасан зэрэг математикийн контекстээр даалгавруудтай байна гэж үзсэн бол Жүү болон Пи Америкийн дунд сургуулиудын математикийн сурах бичгийн даалгавар шийдсэн байдаг. Үр дүнд нь бодит байдлаас хийцүүлсэн контекст шинжилгээтэй хаалттай даалгавар хаалттай харилцаатай техниктэй даалгавар зөвлөж байна гэсэн үр дүн гарсан. За Непал улсын 8 ангиас сурах бичгийн даалгаврыг дөрвөн талаар шинжилгээсэн байдаг. Контекст шинж чанар, хариултын хэлбэр, танины төвшин, өрсөлдөлийн хэлбэр зэргээр шинжилэх баялаг даалгаврын шинж чанар суурилсан даалгавар байх байна. 87% танины нэгдүгээр даалгавар байсан ба контекстгээр хамгаалж бараг бүх даалгаврын хаалттай харилцаатай байсан байдаг. За Монгол улсын хувьд ерөнхий улсын 6-аас 9-р ангийн сурах бичгийн магадлал статистик үйлчлэгчдийн даалгаврын төслийг судлаад баялаг биш даалгаврууд их байна гэдэг хэлж басан. За үүнд болохоор яг одоо улсын ашиглалтыг хамгийн хэмжээс загварыг ашиглан хөсөлсөн бөгөөд математик үйл ажиллагааг нь дүрслэх илэрхийлэл тооцоо бод тайлбарлах их цаг эсвэл үндэслэх гэсэн дөрвөн ангилалаар дийлэнхийн дүрслэх илэрхийлэл болон тооцоо үйл ажиллагаатай байна. Тайлбарлах үйл ажиллагаатай даалгавар зөв анхцаа үндэслэх даалгаврыг нэг шаардтай байна гэдэг дүгнэлт басан бол хариултын хэлбэр нь бүх ангид хаалттай хариултаа давгааж нэгтэй хариултаа даалгавар баасан орсон бол олон сонголттой даалгаврыг нэг шаардтай гэж гарсан. Танины өнөөдрийн төвшингийн хувьд 3 төвшин авч үзэхэд дийлэнхийн 6-аас 9-р дийлэнхийн 1-р төвшин даалгавар байсан. Тийм учраас 2 болон 3-р төвшин даалгавар нэг шаардтай. Контекст шинжилгээний хувьд цэвэр математикийн зохион бодистой бодит бодистой 3 ангил 6-аас 9-р ангил зохион контексттэй даалгавар хамгаалсан. Энэ яагаад статистик гэдэг өөрөө айгаас хамаарч басан болов уу гэж харж байна. Тэгээд STEM даалгаврын танин нэгэн төвшнгөөр 4 гэсэн байдаг. Цээжлэг, фосфор гисэлэг буюу зөвхөн тухайн сэдвүүдэд даалгавар фосфор гисэлэг буюу бусад сэдвүүдэд холбогддог Excel биш гэж ангилсан. Энэ ихний хоёр талаар танин нэгэн багш наадах ханддаг.
сүүлийн хоёр нь танин өндөр түвшин шаарддаг. Цаашдаа математикийн наалгуудыг контекст суурилсан контекстээ эсвэл тохиолдол контекст гэж нэрлэсэн байдаг. Америкийн харилцаа гол гэдгийг хэд хэдэн эсвэл олон зүйл талаар хэлдэг бол хаатай харилцаа зөвхөн нэг зүйлээр харагдаж байгаа. Үүнийг яг математик заасан чухал юм бөгөөд visual digital visual verbal асуусан гэсэн дөрвөн үгтэй хамаардаг. Бэлтгэл үйлчлэл нь асуудал бэлтгэл техникийн ашиглаж байдаг веб үйлчлэл бичлэг ярианы хэлийг ахуулдаг. Visual үйлчлэл гэдэг нь зураг, диаграм болон бусад үйлчлэл хэлдэг. Яг үүний visual гэдэг нь шахтсан гэдэг нь нэгээс их үйлчлэл хэлж шаардж үйлчлэл байна гэж үзсэн. Ихэнх судалгаанда Монгол улсын суурь боловсролын суурь хэрэгжиж байгаа. 6-аас 9 оны судалгааны онцлог статистик гэдэг. Даалгаврыг судалсан байдлаар намжуулсан бодлого математикийн даалгаврын шиг 5 хэмжээсэн. Тодорхойлсон 4 хэмжээсээр бичсэн математикийн үйл ажиллагаа төлөвлөлийн түвшин ариутгын хэлбэр контекст шинжлэх үрээр нь даалгаврын шинж чанарыг тодорхойлоод даалгаврыг сайжруулах боломжийг бичсэн. Үүнээсээ жишээ харуулбал нэг 6 ангийн сурах бичгийн магадлал төлөвлөлийн толгой буюу шмагаасыг зэрэг хэрэгжүүлэх хэмжээний гэсэн даалгавар. Энэ дүнслэг биелэгдэх үйл ажиллагаатай танин хамгийн бага төлөвлөлт шилжээ. Хаатай хариуцлагатай процессыг даалгав юм аа. Тэгвэл үүнийг ихтэй сайжруулах боломжтой юм байвал шмагаасыг зэрэг хэрэгжүүлэхээрээ хичнээн агаатай үзэгдэл хэлбэр нэрлээрээ бэдэн шаа хоёр талын тусаараа зоос үлдээр тусах үзэгдэлийн боломжийг хязгаарлаарай. Шаахад зоосыг зэрэг хэрэгжүүлэх өчрөөр хийгээрээ элэх үзэгдлүүдээс аль нь хамгийн хэмжээ байна вэ? Энэ нь ямар тохиолдолд үнэн дагуу бүх үзэгдэл хэрэгжүүлэх яагаад вэ гэсэн зүйлсүүдийг надад нэмж болно. Ингэснээр энэхүү даалгавар өмнө нь bod илэрхийлэх ажиллагаа, дээрээс нь тооцоолох ажиллагаа, дээрээс нь илэрхийлэх танхимд үйл ажиллагаа хийж байгаа. Энэ бүх үйлдэл хийж байгаа зөвлөсөн. Харин дэлгүүр ихний хоёр бүтэд хамтдаа ажиллах веб зөвлөмж нээлттэй бөгөөд контекстын баримт контекстээр болж өөрчлөж байгаа. Дараагийн нь долоодугаар ангийн үйлдэл ажиллагаа хийж 19 гаруй гэж утсан 300 хүнээс хэдийн сарын 100 өнгөрүүлэх татаас судалгааны үр дүн дараа судалж үзүүлээ. Өмнөд нэрээ олон цаг зурж үзэх нь эрүүл мэндийн ямар сүлд нөлөө байна гэсэн даалгавар маань. Энэ илэрхийлэх үйл ажиллагаатай хэдэн мянга хүнийн шилжээ зөвхөн процесс бүгд байна. Тэгээд олон цаг зурж үзэх нь эрүүл мэндэд ямар сүлд нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудал бол нэг байралтай. Гэвч энэхүү үйлчлэгийг үед бол хариулт өгөх судалгаа гэж үзэн. Энэ даалгавар хэрхэн сайжруулсан бэ гэвэл нэгэн бүтээн ахлах сургуулийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар тэдний өдөрт телевизээр үзэх дундаж багтаажээ 300 сурагчдаас сонсгоор сонгон судалгаа явуулсан үйлдэл үзүүлсэн байна. Анх үгээр энэ юу гэж байна? Хэрэв энэ мэдээ байгаагаас сурагчдын өдөрт үзэх телевизийн хугацааг 2 сараас бүрхүү байхыг өдөж аваад энэ судалгааны үр дүн энэ судалгааны үр дүнд үндэслэн ямар төвлөрч хийж вэ? Вэбэн хэрэг та энэ судалгааг үргэлжлүүлэн хийх гэж байгаа ямар нэг мэдээлэл зөвхөн экспертнээ яагаад зүйлсүүдийг хийж болно? Ингэсээр энэ даалгавар нь илэрхийлэх болон тайлбарлах ажиллагааг начбар бөгөөд хүндрлийн зөвхөн нэгдүгээр харин хариултын нэг хаатай хариултын бүсгүйг контекстын хувьд цогцолтой контекстээр харуулж хийж байгаа үүний мөн контекстээр хэмжээ яаж вэ гэх юм бол тухайн яг амьдралын судалгаа асан одоо жишээ нь 12 цэг имэйл гэж байна. OVD гэсэн сайтуудаас яг үнэ бодит судалгааны өгөгдлийг ийшээ оруулах юм бол энэ нь бодит контекстээр харуулж за 8 ангийн сурагчдаас мандал бүлэг сэдвийн 16 оруулсан. Энэ нь 10 дахин эрүүлгийг эргүүлэхэд хэсэг хугацааны дараа айлын таваалтан
анхны тоогдох үзэгдэл ба гол тоогдох үзэгдлээсээ гэсэн арга байна. Энэ тайлбарлах үйл ажиллагааны шаардлагатай таны хүмүүс ба илэрхийлж биштэй хаалттай харилцааг үүсгэн хэвсэж байна. Үүнийг хэрхэн сайжруулах вэ гэвэл 10 цэцэд хуваагдсан эрүүлгийг эргүүлэхэд хэсэг хугацааны дараа арай тоогдно. Анхны тоогдох үзэгдэл нь 3 тоогдох үзэгдлээр нийслэл юм яа гэх. Дараагийн хэсэг анхны тоогдох 3 тоогдох үзэгдлүүдээр нэмэлт тусах байна. Хэрэв нэг бүрдээ 2 удаа эргүүлэхэд 2 эргүүлгийн нийлбэр 10 байх боломжтой. Мөн энэ төрлийн эргүүлэх хэрэгсэл бодит амьдралаар хамтдаа сүлийн юмсээр энэхүү дарга нь А нэгсийн хувьд тайлбар үйл ажиллагаа, Б нэгсийн хувьд тооцоо үйл ажиллагаа болох, Г нэгсийн хувьд үйлчлэг илэрхийлэх үйл ажиллагаатай болно. Хүндрлийн төвшин энэ бол хоёрдугаар төвшин гаргах шийдэл хариуцлага хэлбэр А болон Г гэсэн нээлттэй харилцаатай Б хаалт харилцаа контекст шинжилгээ контекстээр үүсэж байна. Скорингийн сурч бичгээс дуусрал ба талаас үйлчлэг явуулсан багцсан энэ ярамт үйлчлэг угаас олж өгөх Тэсэн нь хараа гэсэн байсан бөгөөд 2011, 12, 13 онд хүмүүсийн хамгийн түрүүний нөлөө авсан мэдээллийн сүгийг дугуй дараагаар үзүүлсэн байгаа. За энэ асуусан мэдээллийн болохоор 11, 12, 13 онд тусгал судалгаатай төмрийн хэмжээнд хэзүү байсан. Тэгээд мөн нэг тиймээс хатан авсан гэсэн ямар нэг их олон ямар хэмжээнд хамарсан бэ зэрэг маш олон нөхцөл байдлаас мараад бодлого нь ингээд янз бүрээр хариулж болчихлоо гэдэг шоуг бодлого гэсэн байгаа. Ихээс санджуулж авах гэхтээ. Гэвч тодорхой баримтаар мөн их сургалтаар үйлдэлийг оруулах боломжтой юм бол бодит контекстээр болно. Миний тодорхой яг дуу тэргээр маш зэрэг контекстээр яг авах сайжруулсан. Энд OER судалгааны байгууллагаас Монгол улсын ариун стейшнтэй бүх хэрэглээс 2011, 12, 13 онд нийгмийн сүлжээний гол том хэрэглээний үр дүнг дугуй дээрээ харуулж, дээрээ ажиллаж дараах асуудал хариулж байна. А 3 жилийн хугацаанд эдгээр нийгмийн сүлжээний хэрэглээний алин өссөн байна вэ? Алин буурсан байна вэ? Гэсэн хэрэг энэ чиг хандлага өгүүлжээс 2015 онд ямар нийгмийн сүлжээ хамгийн түгээмэл хэрэглэгдэлтэй байна вэ? Яагаад вэ гэсэн төслүүдийг нэмж оруулсан. Эндээс хатаатай байсан найруулгыг згсэн сайжруулсан байгаа. Мөн үйл ажиллагааны хувьд илэрхийлэх тайлбарлах үйл ажиллагааны гэсэн хүндрлийн төвшний хувьд нэгдүгээр төвшний үйлдэлтэй хариулт хэлбэр нээлттэй эхний хариулт хэлбэр бол ганцтай Б гэсэн бол нээлттэй хариулт байгаа. Миний авсан энэ сайжруулалт энэ яг мөн яг бодит судалгааны үр дүнд энэ орж ирсэн. Энэ яг бодит процессыг авах болно шилжих юм аа. Энэ хэсэгэн сурвалжтай байгаа асуудлыг сайжруулах оруулах гэвчлэн манаас өгч иймэрхүү даалгавраас багна. Багын багцын талаас цөөнгөө байх юм байлээ. Харин сурвалжийн хариулт сайжруулснаар сурвалжийн шинжилгээ төлөвлөлт хийх бол илүү үзүүлэн гэж үздэг юм уу? Сурвалжид байгаа даалгаврыг сайжруулахаас гадна дээрх шиг хэрэгтэй даалгавруудын шинээр нэмж оруулаад баялаг даалгавруудаа сурвалжид болгоход цаашдаа анхаарах гэж үздэг юм аа. Тэгээд шилсэн онцгойгоор эдгээр зөвшөөрсөн байгаа.